За ардчлал нуруу унжагааг бүгдээрээ нүдэрээ харж байна. Тийм үү? Бүгдээрээ одоо энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Ямар нөхцөл байдалд байгаагаа бүгдээрээ одоо хүлээн зөвшөөрөе л доо. Яагаад ингээ худлаа бүгдээрээ дүр хэсгэцгээгээд байгаа? Ардчлалыг зүгээр л төрийн эрх мэдлийг булааж авч эргүүлэхээ одоо болцсон. Яг ийм аргаар нэг нэгээр нь чимэхээр нь ямахаар нь ингэ сулруулдаг. Ийм олон орны жишээг бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Туркийг, Оросыг. Гэхдээ үүнд бүхэл бүтэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр чигээрээ оролцож явж байгаа нь бүр үнэхээр харамсаж байна. Тэр дундаа хуульчид оролцож байгаад би бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ бас харамсаж байна. Хурлын тэмдэглэлд энийг тэмдэглэж үлдээх ёстой гэж одоо би зориуд хэлж гин гэсэн үг. Би нэг хэдэн асуултыг хожимын үндсэн хууль судлаач, хожимын засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн байгууллагынханд сэтгүүлчдэд зориулаад хэдэн асуултыг би зориудын хурлын тэмдэглэлээр үлдээе гэж бодож байна. Би өмнө нь энд сууж байгаа 5 хүний 2 хүний төрийн тусгай албаа хаагчаа. Таараас би улс төрийн биш, хуулийн асуулт асууна. Дунд нь сууж байгаа 3 хүн нэгэнт улс төрч учраас улс төрийн асуулт асууна гэж ингэж хил хязгаарыг гаргасан боловч харамсалтай нь та хоёр өөрсдөө улс төрийн байр суурь илэрхийлж цэвэр улс төрийн ийм одоо тоглолт руу орж ирлээ. Тэгэхээр би одоо үүнээс цааш бодлоо энэ хил хязгаарыг өөрсдөө давсан учраас давхаас өөр аргагүй боллоо. Нэгдүгээр асуулт. Хожимын үндсэн хууль судлаачд минь ээ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хуулийн төсөл барьж орж ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөрсдөө ёс зүйн шаардлагыг хангасан уу гэдэг дээр дүгнэлт хийгээрэй. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтангууд энэ 3 ерөнхийлөгч, их хурл, засгийн газар, институт хоорондыг зохицуулж явах ёстой байгууллагын хүмүүс аль нэг талд нь гараад нөгөө талынхаа ардчлалын дархлааг сулруулаад сууж агаад судлаачийн ёс зүйгээ давсан уу гэдэг дээр дүгнэлт хийгээрэй. Хоёрдугаарт улс төрийн намаас татгалздаг тэр дундаа ард түмний эв нэгдлийг илэрхийлэх ийм хүний одоо ажлын алба тэр чигээрээ нэг улс төрийн намд байж болж байгаа юм уу? Үүнд бас ёс зүйн дүгнэлт хийгээрэй. Хоёр дахь асуулт. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Тэр дундаа үндсэн хууль улсын хурлын тухай хууль 2 зөрчилдсөн учраас үндсэн хууль илүү баримтлана гэд энэ эрхийг ямар нэгэн хил хязгааргүй, ямар нэгэн улаан шугамгүйгээр тэр дундаа парламент руугаа халдаж ингэж давж байгаа нөрөө зөв үгүй юу гэдэгт дүгнэлт хийгэрэй гэж хүсье. 3 дугаарт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг парламент хилэлцэж ихэлснээр үндсэн хууль зөрчсөн үү гэдэгт дүгнэлт хийгэрэй. Их хурлын тамгын газрын дарга өнөөдөр хийсэн дүгнэлтэнд бас хожимын судлаачид дүгнэлт хийгээд гаргаарай гэж хүсье. 4 дугаарт ингэж бид нар энэ хуулийг хилэлцэж ихэлснээрээ хожим нь ерөнхийлөгч дахиад ямар асуудлаар ямар одоо хүрээнд дур зоргоороо айшилж хэрхэн одоо дур зоргоор айшлах юуг бид нар бол үнэхээр таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг байсан, явдаг байсан. Энэ бүх юм өнөөдрөөс эхлээд ингээ эвдэгдлээ гэсэн үг. 4 дугаарт эрх мэдлийн хяналт тэнцэл парламентын дархлаанд энэ хуулийн төслийг өргөн барьсан процесс нь агуулга нь нөлөөсөн үү гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн За нэмэлт асуултаа дуусгая. 1 минут аа. За. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг энэ удаагийн 126 гишүүн тэр дундаа шинээр сонгогдсон 81 гишүүдээс ёс зүйн өндөрлөгийг нэгж хагаад та бүхэнд баярлалаа гэдгийг хэлье. Өнгөрсөн 30 жил та бүхэн ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр бидний амьдрал ийм гунигтай байх ёсгүй байсан. Та нар үүргээ биелүүлсэн юм уу? Намайг 1-р ангид байсан байхад энэ улс төрд байсан ах нар одоо болтол байж л байгаа шүү дээ. Тэгчээд өнөөдөр биднээс ийм юм нэгж байгаадаа та нар өөрсдөөсөө хичээж. Та нар гол нь биднийг өөрсдийнхөө утсан үхэлдээ коноп болно гэж бодсон. Бид нар тэгээгүй. Бид нар тэгхгүй та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа нь та нарыг нойргон хонуулж байгаа. Тийм учраас биднэрт зориулж оруулж ирсэн хууль. Баярлалаа. Тэгээ хамгийн сүүлд нэг зүйлийг хэлье.
Нэг голын усанд 2 удаа орж болдоггүй. Нэг голын усанд 2 удаа орж болдог. За асуулт асуусангүй үг хэллээ.